Бангаадүргийн 1-р хороон дээр Адамант гэдэг компани 2019 онд анх төсөвтэй тавиад 20 онд эхлүүлсэн соёлын төвөргөний барилга өнөөдөр ингээд 5 дахь жилдээ дуусаагүй байгаа асуудлууд байгаа юм байна. 2019 оны зураг төсөвтэй 2020 оноос барилга ажил эхэлсэн. За 2020 он тэгээд ковид таарсан. Ковидын дараа нэг юмны үнийн өсөлттэй холбоотой 2022 онд төсөвт нь тодтгол хийгээд ер нь бол 3.7 тэрбум төгрөг анх яжсан. Одоо бол 2022 онд нь бол төсөвт нь тодтгол хийгээд ингээд 5.2 тэрбум төгрөгөөр барихаар ингээд Адамант гэх компани гүйцэтгэжсэн боловч сүүлийн 2 жилийн хугацаанд бол барилгын ажлууд үүндээ бараг яваагүй гэж хэлж болно. За гүйцэтгэлээр бол нодлон бол ер нь нийслэлийн төсөв дээр 2.4 тэрбум төгрөг тавигдсан. Тэрнээс гүйцэтгэгч компани бол 900 саяыг авч чадсан. За 900 саяын гүйцэтгэл нь бол одоо гадна талыг бүрэн битүүлэх дээрийн ажил гэсэн өрн каркасад дуусгаад бол битүүлчихээр юм сагуучдаг авсан. Тэгээд хийж чадаагүй. За энэ жил бол тэгээд ямар ч 2-3 удаа компанитай бол нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гүйцэтгэгч компани дүүргийн удирдлагуудаас уулзаад 2-3 удаа компаниг бас хаад энэ ажлаа ингэж явуулж өгөөч энэ төр гэсэн. За сагуучдаар нь ч гэсэн бас тодорхой хэмжээний энэ жил шинээр ажил эхэлчих юм бол сагуучдаас нэмж олгоё энэ төр гэсэн асуудлыг нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нийслэлийн төрийн санхины дотор уулзаад уул нь бол тэгээд төсөлсөн. Төвд уулзсны дагуу ажлаа ерөөсөө гүйцэтгэв. Тийм учраас ер нь бол гэрээгээ цуцалж дүгнээ төсвийн тодтоод тэгээд дараагийн байгууллага гэрээгээ дүгнж хүлээлцээд ажлын тоо хэмжээ хүлээлцээд дээрэн цуцгалтан дээр явж исэн юм тий. 500 оны судалдаа соёлын төвийн барилга маань ингээд зогссон байдаг. Соёлын төвийн барилга гэхээр кино чатар болгож болохгүй л. Бүх үйлчлэгээ явуулдаг. Бүх үйлчлэгээ болно тийм. Дотроо орон нутгийн судалгаатай номын сантайгаа. Номын сантайгаа бүгдээр байгаа юм ба шүү дээ. Номын сантайгаа тийм соёлын бүх үйлчлэгээ. Урнууд зүгээр гоё зохицол байна. Зорил авраа бүжгийн залтаа. Энэ жил яах вэ? Гэрээгээ дүгнээд дараагийн гүйцэтгэгчийн шалгаруулад одоо хурдан шалгаруулад тэгээд ажилд нь оруулъя. Тэр тоо хэмжээг нь баримтжуулж аваад шүүх цагдаагаа тэр нэхэмжлэх гэрээний хариуцлагын асуудал тэгээ явж ийн үз. Тэрнээс бол цаг алдахгүйгээр хэдүүлээ шүүдрийг гаргаад ажлыг бол хурдан явуулах шаардлага байна.